Монголчууд өн эрдний бичиг үсгийн ариун их өв соёлтой. Иймдээч түүхэндээ эрдэмтэн мэрэгд олноорн төрүүлж тэдний нэр, бүтээл, бичиг үсэг, үлдээсэн өв нь зууныг өртөөлөх гэрэл болон үлдэжээ. Их эрдэмтэн Бямбын эренчин бол тэрл мэрэгдийн нэг билээ. Ардын бэлэг зүйж, хэл шинжилээж, угсаадны зүйж, зохиолж, сэтгүүлж, орчуулагч зэрэг олон алдрын эзэн болсон Бямбын эренчин Монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, аман зохиол, угсаадны зүй, бөөмөргөл судлал, нэр томьёо зэрэг Монгол судлалын бүх салбараар эрдэм шинжилгээний бүтээл, ном, тохиомол, өгүүлэл, тэмдэглэл, хэдэн зууг Монгол, Франц, Англи, Орос, Герман, Польш, Мажар, Чех зэрэг хэлээр бичсэн нь Монголоос гадна гадаадын олон оронд хэвлэгдэжээ. Түүний судалгаа бүтээлүүд үеийн үед үнцэн нь хадгалагдаж, орчин үеийн шинжлэх ухааны их суурь болсоор байна. Тэр зөвхөн эрдэмтэн төдийгүй түүхийн хар шуурганд монголчуудын үнэт зүйл, өв соёл, их хэлнийхээ дархлааг хамгаалсан оюуны баатар бэлгүн номч байлаа. Бэлгүн номч. Бил гэдэг турх үг, мэдэх. Бэлгүн гэхээр их мэдлэгтэй гэсэн үг болж. Оюун ухааны одоо оргилд чухал хөрсөн гэсэн л одоо юм утга. Энэ бол эренцэн багшд яг тогсон үг ээ. Сэлэнгийн Алтан буулгийн Хяахтын бул сарайд 1905 онд мэндэлсэн тэрхүү хожмын түүхэнд дэлхийд нэрээ цуурайтуулж Монголын оюуны их нуруу болсон юм. 7 настай байхдаа тухайн үеийн сэхэтэн бэлэг сайхан багшид шав орж манж төвд хэлийг эзэмшиж улмаар Галенугэгч хүнээр Орос бичгийн хэл заалгаж 1917 онд Зөвлөлт Оросын 2 дугаар шатны сургуулийг төгссөн байна. Ардын хөвсгөл ялсан жил их жанжин дамтны Сүхбаатарт хэлмэрч хийж явсан удаатай. Тухайн үед эмч болох мөрөөдөл тээж явсан хүүд жанжин Монголынхоо өв соёлыг судал. Тийм хүн Монголд хэрэгтэй хэмээн загсан нь түүний эрдэм оюуны их замын эхлэл болжээ. Тэр захиас түүний амьдралын зүг чигийг зааж монголчуудын өв хэл соёлын голомтыг бадраах оюун санааны эмч болсон юм. 1920 онд тэр Петербургийн их сургуулийн дорн судлалын факультетэд суралцсанаар дэлхийн хэмжээний эрдэмтдийн шав болсон юм. Түүний багш нараас дурдвал Бартольд, Владимир Цов, Ольденбург, Щербацкий зэрэг дорн судлалын суутнуудыг нэрлэж болно. Одоо бэлэг сайхан гон шав байж байгаа. Тэгээд Сүхбаатар жанжинынхаа одоо даалгавраар захиасаар одоо Ленинград зочид сураад тэр үедээ бол дэлхийн монгол судлалын том эрдэмтэд одоо агуу өстой жинхэнэ тэр оргилуудын хичээл ном заалгаж байсан ийм түүхтэй. Тэд нар бааштай Оросын нэрт эрдэмтэд. Гол нь одоо Алексеев гэж ярьдаг байсан багш. Алексеев ч одоо дорн дахны судлаачтай хятад судлаач. Тэр Владимир Цов, Бартольд, Ольденбург гэсэн том эрдэмтдээр ном хөтлүүлээд явна гэдэг бол өөрөө дэлхийн монгол судлалын хэмжээнд гарч өрсөлдөх тэр хэмжээний энтэй бүтгэлүүд төөрөх их суурь нь тавигдсан гэж. Эрдэм номд шамдан суралцсан тэрээр орчин үеийн шинжлэх ухааны үндсийг тавьсан анхдагчдын нэг байлаа. Эренчин энэ хүний амьдралын туулж өнгөрүүлсэн түүх бол олон талт хүрээтэй. За тэр дунд бидэнд хамгийн хамаатай нь бол энэ монгол хэл судлал, монголчуудын утга соёл, монгол ардын бэлэг зөв, за монголын уран зохиол, за цаашлаад энэ орчуулгын чиглэл дээр бол онцгой олон арга бүтээл төрөвж монгол түмнийг соён гэгэрүүлэх, цаашлаад монголчуудын бүтээсэн оюуны их соёлыг дэлхийд дахинд түгээн дэлгэрүүлэхэд эрхэм үүрэг гүйцэтгэсэн юм хүн. Нийтлэл сэтгүүл зүйч гэж хэлж болгоох тийм ээ. Энэ бүх салбарт бол амжилт гаргасан хүн. задлах юм бол нэг 10 салбараар энэ одоо эрдэмтэд цол хамгаалж болохоор ийм одоо ариун өвтэй, ийм одоо олон талтай, ийм одоо гайхамшигтай одоо Монголын гайхамшигтай хүний нэг байсан гэж одоо би
дотроо бодож явдаг дүгндэг. Нэг талаас Эрдэнэсэн багшийн олон салбарт тэгш ажилладаг. Та удамжийн их өргөн цар хүрээтэй, мэдлэгтэй бас тэрэн дээр ажиллаж хичээнгүй чанар гэж маш том юм байна. Энэ бүгдийг одоо зөвхөн энэ өдрийн тэмдэглэлийн жишээгээр нь харахад одоо нэг өдөрт бол ингээд 5-аас 6 төрлийн ажлыг хийж байгаа байхгүй юу? Нилээд олон шинжилгээ ухааны салбар шинж Монгол худлын салбар шинжилгээ ухаан бол Эренчингой хийсэн зүйл дээр тулгуурлаж байгаа гэдгийг бол би тэмдэглэх ёстой. Яг ингээд тэр өдрийн тэмдэглэлийг авлаа гэхэд бол одоо хэлбэр судлал буюу тэр Монгол бичгийн хэлний зүүн 3 дугаар батийг одоо ингээд өдөр болгон ямар нэгэн хэмжээгээр хийсэн байгаа байхгүй юу? За үүний араас одоо англи хэл, герман хэл, польш хэлний давтлага хийлээ гэдэг ч юм уу. За үүний араас данжуурын ботын гарчгаас одоо машинтлаа гэдэг ч юм уу. 4-5 ажлын багж буюу бичгийн машинтай байсан. Тэгээд нэг зүйлийг бол дагнаж удаан залхатлан сууж болохгүй гэж бас шавнер залуугийнханд хэлдэг байсан байл. За тэрний өгөхөөр ингээд орчуулга хийж гаад яахан ядраад ирэх юм бол одоо уран зохиолоо бичдэг ч юм уу. Эсвэл сэлгүүлээд шүлэг яруу найргаа бичдэг ч юм уу. Эсвэл нэг армаана үргэлжлүүлээд суудаг ч юм уу. Ингээд сэлгэж ажилдаг байсан байна. Тэр нь бол өөрт нь бол амралт болдог байсан гэж. 3-4 бичгийн машинаар зэрэг хийгээд ажилдаг байсан гэдэг бол өдрийн тэмдэглэлээс бол харагдаж байгаа. Өнөө үед бол судлаачид аль нэгэн чиглэлээр нь ажилд байр суурь тодорхойлох энэ зүйл рүү явж байгаа зүйлийг Эренчингой бол 5-6 чиглэлээр нь өөрийнхөө нэр алдрыг дуусгах томоохон бүтээлүүдийг гаргасан. Энэ хүний одоо энэ санаа ямар өргөн, энэ хүний сэтгэлгээ ямар гүн, за энэ хүний бас эрдэм мэдлэг ямар зузаан болохын бодиттой тодорхой хэлтгүүр болно гэж бодож байна. Мэлгүү номчийн эрдэм шинжилгээний суур бүтээл нь 1956 онд Мажор улсад эрдмийн зэрэг хамгаалсан Монгол бичгийн хэлний зүй хэмээх 4 бот бүтээл юм. Монгол хэлний хөгжлийг авээ зүй, үсэг зүй, хэлбэр судлал буюу үг зүй, өгүүлбэр зүйн төвшөнд орчин үеийн хэл шинжилгээний үүднээс наривчлан задлан шинжилсэн энэхүү бүтээлээрээ тэрээр гадаадд шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалсан анхны монгол хүн билээ. Энэхүү бүтээл нь өдгөөч олон хэл шинжилгээний эрдэмтэн зохиолч, орчуулагчдын гарын авлага болсоор үн цэнэ алдаагүй хэвээр байна. Түүний бичсэн монгол хэлний харьцуулсан хэл зүүн энэ бүтээлээрээ анхны докторийн зэрэг хамгаалах зогсохгүй монгол хэл судлалд анх удаа 4 бот бүтээлийг төрөж гаргасан. Энэ 4 бот ном бол Монголын авианы хувьс зохицуулах тогтол, үг бүтэхээс үгийн гарал хувьсэл, өгөөдрийн бүтэц гэж ийм өргөн хүрээтэй асуудал багтаасан юм байна. Эренчингой бол анх удаа их хэлнийхээ зүй тогтлыг өөрийнх нь онцлогоос ургуулan судлах ийм аргыг хэрэглэсэн. Шин зам гаргасан гэж одоо эрдэмтэд тэмдэглэсэн байна. Аман зохиолын одоо тэр тухайн туйлд одоо энэ үг ингэж гардаг, тэр номонд энэ үг ингэж байдаг гэдгийг одоо бүгдийн сайхан тодорхой газар жишээ аваад оруулсан. Тийм учраас баримт хэрэглэх түүний хувьд бол няцаагт шиг. Хэлний одоо уг гарал буюу нөгөө алтай овгийн хэлнүүдийн айс авдна ингэж харьцуулж судалсан ийм онцлогтой. Үүгээр бол одоо анхдагч болсон гэж хэлдэг л дээ. За бас нэг онцлог нь бол энэ бүтээлд монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн түүхийг мэдэн тодорхойгоор авч ирсэн. Монголчуудын хэрэгжилж ирсэн нэг 10 төрлийн бичиг үсэг байна. Тэдгээрийг бол ер нь Бямбын Эренчингой бол бүгдийг тэгш хэрэгжилж чадах үс мэдлэгтэй боловсралтай тийм хүн байсан. Нэгэтийн гой одоо магтаад хэлж ирсэн үг байдаг. Ер нь энэ монгол хүн өөрийнхөө хэлийг судалж ийм судалгааны ажил хийснээрээ хэл зүйн ном бичснээрээ их чухал юм гэж. Тэр бол яахарахгүй тийм. Хос үгээр ярьдаг монгол хүн бол сонгойр уулахгүй зарчим гэж нэрлэдэг энэ чухал найруулгын зүйлийг бол Эренчингой бол хөндөсөө. Тэргээр яг зэрэг энэ монгол хэл чинь маш одоо бичгийн хэл чинь маш уян
уянгалаг тансаг болдог. Хоршоо үгийг зөв сайхан хэрэглэх ёсыг бол өгүүлбэр зүй гэдэг энэ 4-р Ватикан бол Эренчин гол анхудаа энэ асуудлыг бол хөндөж бичсэн байна. Үнэхээр тэр үедээ үtil тэр үедээ доктрин зэрэг өнөө үедээ бол судлаач дараагийн судлаач нарт одоо хийсэн чиг хандлагыг заасан бүтээл болсон. Одоо яг Эренчингоос хойш үеийн гадаад дотоодын бүхий л монгол судлаачид хамгийн түрүүнд барьж авдаг гарын авлага болдог. Та нэг ийм бүтээл болсон байна. Ер нь тэрнийг бол одоо бичиг зохиол орлож байгаа хүн тэр юг нэг 3-4 уншчихад мөн ч их юм арж байгаа юм да тэндээс монгол хэлний талаар. Маш өргөн хүрээтэй учраас нэг тийм чиглэх аргагүй. Тэгээд өөрөө зөвхөн хэшин шүдэг аман зохиол угсаасан судал олон өргөн хүрээтэй судалгаа юм. Эрдмийн зэрэг хамгаалсан энэ бүтээлийн яг их нь бол Мажар улсын шинжлэх ухааны академид нөгөө эрдмийн зэрэг хамгаалсан газраа хадгалагдаж байдаг юм байна. 2015-6 онд юм болоо да. Тэр Унгарийн шинжлэх ухааны академиас авчираад 100% Монгол хэвлүүлсэн. Энэ нөгөө доктрин зэрэг хамгаалсан зохиол гэдэг байгаа маань энэ. Орчин үеийн хэл шинжилгээний аргаар судлан шинжлэх тал дээр академи Шадвын улсын ондон одоо Бямбан Эренчин гэдэг энэ хоёр хүний нэр бол зүү ёсоор хүндтэй байр суурьлах ихийг тавьсан бүтээл. Нэр томьёоны толиос ахуулаад Монгол хэлний авиа зүгээс ахуулаад үг зүй, өгүүлбэр зүй, утга зүй, найруулга зүй бүгдийг судалсан, ижүүрэн судалсан. Тийм учраас Эренчин хэл шинжээч гэдэг. Академич Бямбан Эренчин зүгээр нэг судлаач ус Дэлхийтэй Монголыг холбосон бүр байлаа. 17 орны хэлийг эзэмшсэн тэрээр дэлхийн уран зохиолын шилдэгүүдийг монгол уншигчдтай уулзуулсан нэлэн. Утга зохиолын сонгодгуудын бүтээлийг монгол хэлний уянгалаг, ховсдох яруу үгээр дамжуулж Монголын ард түмэнд хүргэсэн. Мөн тэрээр 1963 онд Эсперанто хэл өөрөө сурах бичиг, 1964 онд Эсперанто Монгол төл бичгийг хэвлүүлж олон улсын хэлийг түгээн дэлгэрүүлсэн анхдагч болсон юм. Түүний бүтээлүүд шинэ үеийн орчуулгын салбарыг төлөвшүүлэх өндөр жишгийг тогтоосон юм. Эренчингоо бол одоо бас дэлхийн олон томоохон бүтээлүүдийг зүйлсэн. За энэ дундаас одоо бидний хамгийн сайн мэдих Калидасын үүлэн зарц. Монголоор хэд хэдэн орчуулга байдаг те. Эрэ багших л хамгийн их ойлгомжтой юм шиг надад санагдчихсэн. Сайхан үүлэн зарц. Тэгэхээр энэ бүтээлийг л орчуулсан гэдэг. Орчуулгатай бол зүгээр нэг одоо үгээс үгт буулгасан биш. Яг монгол хүний оюун санаа, монгол хүний сэтгэлгээнд буух хуц тийм уран яруу хэллэгээр одоо буулгасан баг жишээтэй. Нөгөө алдар тараас бүлба гэдэг зохиол бол Эренчингоо орчуулга байж жишээтэй. Хамгийн алдартай орчуулга гэвэл Тарас Бүлба Гоголын. Нэг нь Мөнгөн ноён Толстой гэдэг хүний. Энэ хоёр бол одоо энэ орчуулгын одоо монгол орчуулгын гайхамшигтай. Гадаад зохиол гэж бодмооргүй сэтгэл хөдлөхөөр орчуулсан байдаг шүү дээ. Яг монгол зохиол уншсан юм шиг. Одоо манай зарим орчуулгыг уншихад чинь нэг дөрвөлжин мөртөө тэргээр явж байгаа шиг төг яг гэдэг. Тэр энэ хүний их бол зүгээр шууд эргэлдэл явцдаг байхгүй да. Их өрнөн тийм зохиолуудыг орчуулад байх шиг байдаг шүү дээ багш. Хүний сэтгэлийн өрнөн чанарыг гаргасан зохиол. Тэр одоо дотор байгаа үгнүүд нь байж тэгээ уншихтаа тэр яг монгол агуулга нь яг монгол одоо тэр гарцсан байж байдаг. Энэ л хамгийн онцлог нь багхгүй. Тийм үгэнд баригддаг. Найруулж чаддаг. Нэг хэлний сэтгэлгээг нөгөө хэлний сэтгэлгээнд буулгадаг энэ дуун хөрвүүлэгч байсан гэдгийг бол өнөөдөр энэ ч судалгаа шинжилгээний орчуулга судлалын бүтээлүүдэд дурдсараа түүний олон орон орчуулгыг бол үлгэр жишээ орчуулгын жишээ болгож ярьсаар байгаа нь үний илэрхийллээ. Дандаа манайх нэг ингэж орчуулдаг бол манай монгол хэлүүд мөн ч сайхан байх байсан. Манай найруулга зүй бол мөн ч сайхан байсан да гэж би бол боддог юм. Чаддаг тэр юм. Өөрөөр хэлбэл одоо монгол хэлийг бол төгс мэдчихсэн. Мөн гадаад хэлээ тэр орчуулж байгаа хэлээ одоо бас төгс мэдчихсэнийг ачууд. Бямбан Эренчингоо шавнар
Бэмбэ Эренчингойгоос хойшхуйн судлаачд бол Эренчин судлаачийг нэг өрн дорны нийт 17 хэлээр одоо ингээд судалгаа хийж тэдгээр 17 хэлийг ингээд тэгш эзэмшсэн хүн байжээ гэж бичдэг. Тэрнээс одоо нэг хоёрын би муухан мэднэ. Гятад нэг нь юу гэдэг вэ? Хоёр хэлийг жаахан таарахын. Бусдын бол ер нь гадарна авахны юм одоо бичсэн байдаг. За энэ өдрийн тэмдэглэлдээ бичснээр бол өдөртөө нэг 2-3 хэлийг одоо байнгын давтчихсан байдаг. Одоо тэдгээр дээр бол англи хэл байна, франц хэл байна, орос, герман, унгар, польш, чех, хятад гэх мэт ийм нэг 10-аад хэлийг бол нэг өдөртөө нэг 2-3-аар нь байнгын сэргээж давтаж үүнээс гадна өөрийнхөө өгүүлэл, номын оршил, шүүмж гэх мэт зүйлсийг одоо эдгээр хэлүүдээр одоо бичиж гадаад хэл рүү орчуулж ийсэн. Энэ тухайг бол одоо өдрийн тэмдэглэлтэй тодорхой дурдсан байгаа юм. Өөрөө зохиолоо Франц юм уу орсоор бичижсэн гэдг нь бол зарим нь бол англиар байсан. Бус хэлийг өөрөө одоо мэрэгшин ном зохиол унших шаардлагатай дагуу Герман, Франц одоо бус хэлүүдийг сурсан. Хятад төвд хэлийг хүртэл нэлээд сайн мэддэг. Тийм бас славян хэлүүдийг сайн мэддэг. Тэгээд тэр хэлийг сураад бас олон ном зохиол орчуулсан. Тийм хэлний их өндөр мэдлэгтэй бас сурталтай юм байна. Монголчууд соёл уламжлал зан заншлын баялаг өвтөж ирсэн ард түмэн билээ. Нутаг нутгийн аялгау, домог, хууч яриа, угсаа гарал, ёс заншил, амьдралын хэлбэр зэрэг эсхий туурхтны амьдралын олон өнгийг Бямбын Эренчин Монгол орны угсаатны зүйн атлас бүтээлдээ тэмдэглэн үлдээж байна. Энэ атлас өнөөдөр ч Монгол судлалын хамгийн үнэт баримт болон оршсоор байна. Энэ бол үндсэндээ Монгол улсад анхудаа Монгол улсын угсаатны тархац түүний хэл айлгууны байдлыг хэл шинжиллийн угсаагийн шинжиллийн аргаар тодорхойлж энэ атласыг зохиосон одоо ч үнцний алдаагүй бүтээл байна. Ирээ багш удирдаад шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн олон хүмүүс оролцсон. Жишээлх юм бол одоо надтай адилхан Эренцэн багшийн шав болох надаас илүү бүр Эренцэн багшийн ажилд тусалж хамтарч ажиллаж байсан шагдар сүрэн цэвлийн шагдар сүрэн байна. Загд сүрэнгой байна. Цэрэн содном, лусан балдан энтергээд зарим нь бол юунд дагаж одоо экспедицээр яваагүй ч гэсэн энэ бол одоо нэг юм хээрийн ажил байсан. Ямар угсаатан, ямар одоо ястан гэх юм уу да ямар овогцсон юм да уг нь бол яг миний бодож байгаагаар овогцсон гот хаана сууж байсан бэ? Сууж байна вэ? Сүм хийдүүд гэхтэл 900 гаруй сүм хийдэг аймаг сум бүрээр нь нэртэй ингээд гаргасан байдаг. Хөдөөгийн бас одоо жирийн иргэд бас их тусалж байсан. Олон нийтээс тусламж өссөн ийм урайлаг бүхий нийтлэлүүдийг сонин хэвлэлүүдээр нийтлүүлж одоо яг тухайн хэлний шинжилгээний атласт хэрэгтэй материалыг цуглуулахаар одоо ийм ажил хийж исэн. Одоо нэг хуудас гэхтэл одоо тэр олон хүнээс одоо асуулга авч бөглсөн тийм одоо бараг л одоо нийгмийн судалгааны ажил байсан ерөөс. Эрдмийн ажлыг яаж хийж болох вэ? Тэр бүхэл аргаар хийж исэн хүн дээ. За энийг бол янз бүрийн мэргэжлийн улсууд ашиглаж болно. Одоо угсаатны зүй гэхтэл одоо Монгол орны хаана ямар одоо ястан үндэстэн байдгийн аялгау ямар аялгаугаар ярьдгийм ч гэх юм уу тийм ээ. Жишээлх юм бол Увс аймгийн Хяргас суманд Дэжээлэнгийн хийд байсан ингээл яг тэргээр нь бичсэн. Монголын аман соёл, туйл, магтаал, ерөөл, домог, хууч яриа бол үндэсний сэтгэлгээний амьд баримтат сан билээ. Гэвч нэгэн цагт энэ их өв шинжлэх ухааны төвшөнд үнэлэгдэлгүй мартагдах, самхарч үгүй болохын эрмэгт тулж байлаа.
монголчуудын аман соёл бол шинжлэх ухаанд судлагдах ёстой тусгай салбар гэдгийг эрдэмтэн Бямбын эренчин анх нотолсон юм. Тэрээр Монголын бараг бүх аймаг сумдаар хээрийн шинжилгээний анги зохион байгуулж, үлгэр туйлах хайлагчдын аман өгүүлэмжийг хэл шинжилгээний арга зүйгээр баримтжуулсан их үйлстэй мэлээ. Европ дахинд туйлуулын дундад зуны үед нэгэнд мөхсөн. Тэгэхээр энэ дэлхийн одоо аж өнцөг улам бүрт туйл гэдэг юм бол одоо бүрмс мартагдсан гэж дэлхийн эрдэмтэд эргэлзээгүй итгэж байсан тэр цаг үед баруун Монголоос тухайлбал алдар туйлч Барчингаас туйл тэмдэглэж аваад 26 онд хэвлүүлсэн л дээ. Тэгэхээр энэ хүний юм биш хав байсан. За өөрөө тэгээд их авьяаслаг ард түмнийхэн дунд багаасаа үлгэр туйл сонсож өссөн ийм хүн байсан учраас энэ туйлыг Монгол туйлыг тэмдэглэж авах ард түмний дундаас ажилд бол их идэв хийлэн оролцсон ийм эрдэмтэн. Гэсэр жангараас эхлээл хамгийн том туйлууд тийм ээ. Тэгэл хаан харангуй одоо аламж мэргэн энэ төргээл олон туйл. Тэгээд Ирээ багш бол туйлын хэлийг бас их анхаар судалдаг байсан. Тэгээд жишээлх юм бол юу туйл болоод одоо ардын аман зохиолд яруу шүлгэлсэн зохиолд бичгийн хэл нөлөөлж ясныг анхаарсан байсан Ирээ багш. Бичгийн хэл одоо аман зохиолын хэл хоёрын холбоог бас их ажигладаг байсан. За одоо жишээлбэл энэ Эренчингойд тэмдэглэж явсан 155-ын насыг насалсан хөгшин Луу мэргийн хаан гэж байна л дээ. 13,866 шал шүлэгтэй 1964 онд утга зохиол урлаг сонины номер дугаар 1-т байсан баха. Энэ талаар бичсэн байдаг. Би одоо энэ хүнийг энэ гончгийн дэд гэдэг хүнээс тэмдэглэж авлаа. Энэ арга алхахын нутагт ийм туйл байхгүй гэсэн. Одоо хүртэл байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их ховор юмыг үлдээж авч чадсан байна шүү дээ. Хэрвээ дэндүү гэдэг хүнээс энийг тэмдэглэж авах бол одоо энэ бидний гар дээр байхгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгвэл энэ туйлыг хэлж байгаа тэр дэндүү гэдэг хүн бол нэг үгийг яг бидний дуудаж байгаа шиг хэлэхгүй шүү дээ, тийм ээ. Жишээлбэл одоо шашин гэдэг үг шажин гэж тэр хүн хэлж болно, тийм ээ. Тэгвэл яг түүгээр нь галиг үсгээр латин галигаар аваа тэмдэглэх. Тэр хүний хэлснийг яг тэр байдлаар ингэж буулгаж ингэж бичиж авч чадчих. Эренчинг бол энэ талаар гоц чадвартай хүн байсан. Үнэхээр одоо юу бичгийн хэл бол аман зохиолын хэлээр тэжээгдэж байдаг. Бичгийн хэлж эргээд бас аман зохиолын хэлдээ нөлөөлдөг байсныг багш бол анзаардаг байсан. Усаатны зүүн асуудлууд гэхэл одоо бидний сайн мэдэх монголчуудын за андгаан тухай тийм ээ. Одоо энэ мэтлэн тэр сайхан ёс заншил, ардын ёс заншил, одоо тоглоом наадгай, дуу хуур тийм ээ бүх юмыг л судалдаг байсан хүн. Тэгээ тэрийгээ бол дандаа бүтээл болгон бичээд одоо олон түмэнд судлаачдад тараадаг тийм хүн байсан. Бичгийн уран зохиол үгс хамгийн гол тулгуур болсон, уламжлал нь болсон, хэрэглэгдэхүүн болсон зүйл бол энэ аман зохиол шүү дээ. Тэр монголчууд бол энэ аман зохиолыг их асар баялаг өвтө ийм ард түмэн шүү дээ. Тэгэхээр энэ баялаг үеийн л ямар ч байсан нэг энэ чигээр нь авч үлдээд энэ хойж үедээ үлдээч гэдэг л насан туршаа хөдөлмөрийг зориулж явсан байдгийг. Тэгээд тэр бол хүний дураараа хийчих зүйл ш. Хужиртай аршин амралтанд амарч явахдаа Эренчингой тэр онолдгойтой олон удаач уулзжээ. Онолдгой бол хүн туйлыг хийж өгдөг юм шиг айгаад тухайд нь хавчиж гадуурхаад үлгэрч хүн гэдгийг чинь сайн нэргүй байсан үе л дээ. Гэвч Эренчингой бол арга юм олсон байна. Эренчингойд итгэсэн байна. Тэр ард түмэн тухайд итгэдэг хүн гэж ховор байхад тэр ховор байхад Эренчингойд л ер нь итгэдэг байсан байна л да. Тэгээд аршин амралтан дээр амарч байгаа хүний чинь гам байр гэдэг ингээд эмчнэр нь гаргадгүй. Тэгэхээр Эренчингой ингээд яаж игээд нэг зүхтаагаад нуугдаад яваад өгдөг байсан. Тэгэл хоноо түнжүүтээр ингээд очиод тэгээ өөрөө бичсэн байдгийг. Би одоо ингээд бүх төлийг бичиж авъя гэсэн чинь эмчийн хатуу заавраас болоод ингээд бүгдийг ерөөс ингээд чадсангүй байж. Тэгэхээр л ерөөс тэр хүн бол тэр амарна гэдгийг бол мэддэг юм байж л тэ. Тэгэл үргэлжил тэр өвгүүдийн хөгшөдтэй уулзч тэр мэддэг чаддаг зүйлийг тэмдэглэж авч хойш үедээ үлдээх үү гэдэгт л одоо ерөөсө хамаг анхаарлаа хандуулж явсан ийм хүн байдгийг. Монгол туйлыг одоо 6-7 батар гаргасан баруун Германд гардаг Азийн судлагддаг суул байдаг. Тэр суулаар миний бодоход 6-7 батар Монгол туйлыг гаргасан. Тэр туйлыг сүүлд нь
Америк эднэтэн Пепе гэдэг хүн ихэнх нь англиар очиж англи герман хэлээр очиж гаргасан Монгол туйлыг. Тэр бол Монгол туйлыг дэлхийд хэн танилцуулаад хамгийн их өргөх байсан. Монгол туйлыг нэг олон орнд Монголдо хэвлэхээр зөвшөөрөгүй юм шиг байна. За жишээлбэл энэ Луумбергийн хаан туйлыг өөрийнх нь дээр кирилл үсгээр хэвлүүлэхэд зогсон гар мөчгөлийг зохиолчдын хорооны архиваас манай академи самилын дугаа олсон байт. Тэгээ яг хэвлүүлээ ингээ бэлтгэхээр бас хэвлэхгүй байгаа байхгүй. Цагийн үзэл амьсгал таарахгүй шүү дээ. Тэгэхээр нь Германд хэвлэгчиж. Тэгээ ардын аман зохиолыг тэмдэглэж авах талаар гарын амлын чанартай бас нэлээд санам зөвлөгөө бичиж үлдээсэн хүн л дээ. За 1930-аад оны үед ардын аман зохиолыг тэмдэглэж арга зүй гэж муутай байсан юм байна. Тухайн үед 90 тийм арга зүй шинжтэй өгүүлбэр зохиолууд нэлээд бичдэг байсан. Дараагийн. Тэр нь бол энэ ардын аман зохиолыг тэмдэглэж авах олон хүнд хэрэг болж арга зүй болж ингэж өгсөн байдаг. Тэгэхээр энэ шинжлэх ухаанд бол чухал мөрөө үлдээсэн ийм хүн болж байна л да. Өдгөө Монголын аман соёл дэлхийн монгол судлалын томоохон салбар болж туйл судлал, уг саадны зүй, хэл шинжилэл зэрэг олон чиглэлд эренчний цуглуулсан баримтад түшиглэн хөгжиж байна. Бямбын эренчин бол Монгол үндэсний ухамсар, соёлын дархлааг зөвхөн судалгаа, эрдэм шинжилгээний ажиллаар ус уран зохиолын гүн ухаан, кино зохиолын хүчтэй дүрслэлээр хүмүүст мэдрүүлж чадсан хүн. Түүний Сан залуутай, их нүүдэл, санду амбан, үүрийн туяа, цоврал түүхэн армаанууд, нууцыг задруулсан захиа, гар, гүнж, ануухатан, шүхүрч буния, манга доогийн эцсийн зүүд, туйрууд, бэр цэцэг, монгол хэл тэргүүтэй шүлэг найраглалдаа, монгол хүний язгуур шинж, их орногих омог бардам зан, нүүдэлчний сэтгэлгээний уужим агаарыг шингээсэн байлаа. Эдгээр зохиолууд зүгээр нэг уран бүтээл биш. Улс үндэстнийхээ оюун санааны бат бэх суурь, үндэсний үзлийн дархлаа болж үлдсэн. Тэр дундаас цогт тайж кино зохиол бол Монголын түүхэн сэтгэлгээ, их оронч чанарыг дэлгэцийн урлагаар илэрхийлсэн оргил бүтээл билээ. Эх орноо эрхэмлэн хамгаалсан нэгэн хүмүүний түүхээр дамжуулан Монгол хүний үнэнч, шулуун шудраг, мөн чанарыг ард түмний зүрхэнд буулгаж чадсан юм. Эренчин бол өөрийн үеийн төдийгүй өнөө үеийн үндэсний ухамсарт нөлөөлсөн жинхэнэ оюун санааны архитектор гэж зөвөрлөхөд болохоор түүний бичсэн үг бүр Монгол хүний зүрхэнд их оронч үзлийг бадрааж өнөөдөрч үн цэний алдаагүй гарцаагүй үнэн билээ. Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг мөн энэ Артемич Зэндийн намны сүрэн Бямбын эренчин гэдэг Монголын уран зохиол буйны өмч гэдэг юм олон үндэслэгчдийн нэг. Тэгэхээр уран зохиолын судал, уран зохиолоор их одоо олон арван бүтээлийг Монголын ард түмэн андахгүй. Тэгээд алдарт одоо монгол хэл гэдэг одоо хүн болгоны амны онцлог болсон монгол хэлээ бахархах, эрхэмлэн дэдлэхийн үзэл санааны том одоо зөвсөг болж одоо энэ алдар шүлгийг эренчин зохиосон байх жишээтэй. Чихнээ чим болсон аялгау сайхан Монгол чин зоригт өгдөөцсөн юм өв шээлдэнэж. Тэгснэ сүүлд нь хөндөй цээжинд орогч өгдөг илэрхийлэх чадалт хөгжим мэт яруу баясгалан Монгол хэл минь гэж. Ингэж одоо Монгол хэлнийхээ тухай хэлсэн би яруу найрагч зохиолчийг би үрдэ мэдгүй. Ирээ багш л та ингэж хэлсэн. Хөгжим мэт яруу баясгалан Монгол хэл гайхалтай. Энэ бол их хэлэн хамгаалж байх. Их хэлгээ эрхэмлэн нандинаж эвдлэн гутаахгүй авч явах ёстой тэр үзэл баримтлал. Гүн ухаанаа бол энэ шүлгээр илэрхийлж үлдээжээ. 1942 онд агуу их орны дайны үед монголчуудын бас тэр үндэсний үзлийг сэргээх, монголчууд бас өөрсдийнхөө түүх соёлоор бахархах ийм чухал шаардлагатай байна гэдгийг бол тухайн Монголын төр засаг олж харж анхаарч эренчин бод бол яг энэ чиглэлийн энэ сэдвүүтэй бүтээл төөрөх ийм одоо үүргөөсөө дагуу алдарт цогтой кино бүтсэн түүхтэй. Тэгэхээр цогтой кино бол өнөө хүртэл монголчуудын бас итерхэг, хүчрхэг, баатарлаг үеийг бас Монголын ард түмэн сануулж, за монголчууд бас түүхээ эрхэмлэх, их орноо хайрлах, их нутгаа хайрлах гэдэг үзэл санааг нь одоо бас мөнхийн чиглэлээр болж байдаг. Нууцыг задруулсан цахиа гэдэг туур, түүхэн туурдсан бол тэр
баруун Монголын аялгауны онцлогийг гаргасан байх жишээтэй гэдэг юм. За тэгвэл Заан залуудаа гэдэг Арман даан бол тэр эртний хүн судлал. Хүн болол ер нь хаанаас гарал ирэлтээ хэрхэн яаж хөгжиж ирсэн гэдгээ мэдэж явах хэрэгтэй ч гэдэг юм. Ингээд заавал нэг тийм судалгааны давхар зорилгоор бичсэн гэдэг ийм саналууд бас байдаг. Энэ бол бас үндэстэй. Тэгээ Заан залуудаагаас үрийн тояа хүртэл 10 Монголын түүхийн 10 ном бичих санаатай уран зохиолоор. Тэгээ өөрхий тэрнийг бичиж амжилтгүй л явлаа л та. За ямар ч байсан Эренчингой бол энэ монголчуудын түүхэндээ бол энэ орчин цагийн хүн төрөлхтний анх удаа хийсэн гэдэг байгаа олон зүйлийг монголчууд ер нь анх удаа хийж исэн шүү гэдгийг хэлээд байдаг шүү дээ. Жишээлбэл яг энэ чиглэлээр Шүхүрч Үниа гэж өгүүлэл байдаг. Би тэр Манжийн архивд байхдаа баримтыг олж үзсэн гэж байгаа зохиол эхэлдэг байх шүү. Би миний санаж байгаагаар. Тэгээд тэр баруун Европ Отто Лилиен Толов гэдэг хүн анх эхлээд шүхүр хийж туршиж байсан. Гэтэл монголчууд шүхүр хийж туршаад сүмийн ороод ирснээс чис ийм баримт оллоо гэдэг Шүхүрч Үниа өгүүлэлгийг бичсэн байдаг шүү дээ. Уншигчийн хувьд харахад бол Эренчингой маань хэлнийхээ үгийг гарал үүслээр нь язгуур үндсээр нь ингэж судалж мэдсэн хүний хувьд мөн л цаад үндсэн зорилго нь бол монгол хэлээ мэдүүлэх гэдэг юм уу. Монгол хэлнийхээ нөгөө олон аялгауг тань мэдүүлэх үүднээс уран зохиолоо бичдэг байсан гэсэн бас нэг юм санал байдаг. Үндэстэн Монгол үндэстэн хайрлах, Монгол үндэстнийхээ онцлог өхрийг зохиол бүтээлдэн тусгах, суцлах тийм л тэрний төлөө бүх амьдралаа зориулж ирсэн хүн гэж боддог. Бямбын Эренчин их эрдэмтэн зохиолч, орчуулагчд төдийгүй их говийн зоригтнууд баруун этгээд зорчсон тэмдэглэл, өмнө этгээд зорчсон тэмдэглэл зэрэг найруулал, аян замын тэмдэглэлээр алдаршсан Монголын сэтгүүл зүйн нэртэд зүтгэлтэн байсныг онцлон дурдах нь зүйт явуулна. Их эрдэмтний тухай ярих бүрд их хэлмэгдэлтийн он жилүүдийг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Түүний амьдралын замнал оюуны их гэрэлгийг ээшигээ дардан байгаагүй юм. 1937 онд их хэлмэгдэлтийн салхинд өртөж цаазын ял хүртэл сонсож байлаа. Зөвхөн Эренчин ч гэлтэггүй. Тухайн үед Монголын сэхээлэг давхаргын нэгэхэн хэсгийг хам Монгол үзэлтэн химээж эрдэм мэдлэг үзэгний үзүүр хүртэл аюултай гэгдэж байсан эрх үе байлаа. Эренчин багш чинь бол 20-с 27 онд сургууль төгсөөд 90-30 онд нөгөө хар салхины хоморгонд бол өртсөн хүн шүү дээ. Тэгээд хар салхийг яахад тэр гамшигаас ер нь олон хүн эрсдэж цөөн хэдэн хүн амь гарсан. Дахиж давтагдаж болохгүй хар үе шүү дээ тийм ээ. Хүн бол хэдий чиний сэхээлэг байна, хэдий чиний гэгээлэг байна, хэдий чиний Монгол өмнөийнхаа төлөө байна. Тэр хүмүүсийг бол авчин гадуурхах, за зохиол бүтээлээр нь буруутгах, хэлж ярьсан, хийж үтээсэн, бичиж хуурууснаар нь яллах нэг ийм оюун санааны баларлаг үе. Тэр шоронд байх үед нь нэг хаашаа чимтэй тууж явахт нэг ном шатжгаад тэрэн доторос нэг харгалзагчийнхаа нүдийг харуулж байгаа авсан нэг ном нь Франц хэлний тал байсан. Тэгээ Франц хэлийг тэр хүнд юутай үедээ сурсан хүн шүү дээ. Тэгэхээр энэ хүний хөдөлмөрч чин чанар нь бол харагдж байгаа биз? Тэгээ бас өөрхийн минь мэдлэг боловсролынхаа хүчинд үнэлэгдэж гарсан шүү дээ. Тэгээд энд байхдаа бол эв хамт намын тунхаг гэдэг том зохиолыг орчуул, Большевик намын түүхийг орчуул ингэж гарсан. Тэр хүнээр Дамжиран гуан зохиосон Монгол Орос хэлний том тал энэ талыг редакторлох хүн бол яг үүндээ тухайн үеийн Монгол зохиолын бол ховор байсан. Тэр үед шорон сууж байсан Эренчин гуагаар хэсгээр нөгч редакторлуудаг. Буудаж ялах гээд өрөөнд нь хүрээд ирсэн чинь байхгүй. Яасан гэсэн чинь зөвлөлтөө нэг сургагч тэр Большевик намын түүхийг мань хүнээр орчуулж усах гээд дуудаад аваа явцсан. Тэр хооронд нь ирсэн чинь өрөөндөө байхгүй.
Тэгж одоо азар амьд үтсэн байхгүй. Монгол түмний заяагаар Монгол түмний аз өрөөлөөр өөрийнхөө мэдлэг чадварынхаа өөрийнхөө тэр мэддэг сурсан эрдмээрээ тэр амийн үүтгэлд очдог том ялаас бол мултарч ингэж гарч ирсэн нь бол бодиттой түүх юм. Одоо тэр бол зөвхөн тэр хүний аз биш. Би энэ бүх монголчуудын аз. Тэр хүн бас энэ монголчуудынхаа хэл соёлд олон арга бүтээлээ үлдээх нэг аврал нь бол төрийн цаазын өршөөл биш, түүний эрдэм ном байсан гэдгийг бол одоо шавнар нь бас түүх намтарт нь бишиж тэмдэглүүлсэн байна. Эрдэм оюуныхаа хүчинд ялаас мултарсан түүнийг 1942 онд үнэн сонины Орос хувилбар Үнэн правда сонины сэтгүүлч орчуулагчаар ажилуулах шийдвэр гарсан юм. Энэ нь түүний хувь тавилангийн шинэ эргэлтийн цэг байлаа. Ингэж тэр дахин үзгээ барьж хожимын их үйлсээ эхлүүлжээ. 20 дугаар зуунд Монголын нэрийг дэлхийн шинжлэх ухааны тавцанд гаргахад үнэтэй хөв нэмэр оруулсан хүн бол их эрдэмтэн Ямбын Эренчин. Тэр монгол хэл бичиг, түүх соёлыг зөвхөн дотооддоо судлаа зогсохгүй, дэлхийн эрдэмтдийн анхаарлыг Монгол руу чиглүүлсэн анхдагчдын нэг. Түүний уран бүтээл судалгааны гүнзгий арга зүй олон талтай мэдлэг Орос, Унгар, Герман, Япон, Польш, Франц, Чех зэрэг олон орны эрдэмтдийг Монгол судлал руу анхаарал хандуулахад хүргэсэн. Улмаар 1950-аад оны сүүлээр монголч эрдэмтдийн анх дугаар хурлыг зохион байгуулах ажилд олох үүрэг гүйцэтгэсэн нь Монгол судлалын салбарыг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон юм. Эренчний илтгэлүүд, баримтат бүтээлүүд, хууль аман зохиолын цуглуулгууд, монгол бичгийн бүтцийн тухай судалгаа нь гадаадын эрдэмтдэд Монголыг судлах төлхүүр болж, монгол судлалыг дэлхийд дахинд тэлсэн жинхэнэ эрдмийн гүүр болсон юм. Бэлгүү номч Ямбын Эренчин дотоодын шинжлэх ухааныг гадаад ертөнцтэй холбосон монгол судлалыг дэлхийд танигдах үндэс суурийг тавьсан оюуны их хөдлөг өгч хүч байлаа. Эрдэмтэд бие биенээ хүлээн зөвшөөрч бие биедээ хүнтэй хандлагын нэг том илэрхийлэл бол өөрийнхөө бүтээсэн ном эрдмийн бүтээлийг байнгын одоо илгээж хүндэтлээ илэрхийлэх явдал. Тэгэхээр Эренчин гон одоо ном бүтээлүүд дотор энэ номын сан дотор нь бол дийлэнх нилээд одоо хувийг эзлэх нь бол гадаад ном, тэр дундаа гадаадын эрдэмтэд Эренчин гот хаяглан эрүүлж хүндэтлээ илэрхийлж гар хөлийн үсгтэйгээ ирүүлсэн ийм бүтээлүүд байдаг. Тэгэхээр энэ нь бол бас энэ хүний дэлхийн цараатай эрдэмтэн болохын бас нэг илэрхийлэл мөн. Тэрний хамгийн инээдэмтэй дотоод юм шалгадаг. Гэхдээ энэ ард талынх нь юу вэ одоо нуруугийн дандаа сэтлээд тэн дотор л одоо нууцсан хилцэн байна уу гэж дотоод шалгаж ирсэн. Тийм ном одоо зөндөө штэ. За нөгөө талаар бол Эренчин гоо энэ монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх, монгол судлалыг дэлхийд дахин тогтолцоотой хөгжүүлэхэд бол үнэтэй хүн нэмэр оруулсан. Дэлхийн монгол судлалыг хөгжүүлэхийн одоо эксүрийг тавьсан хүмүүс энийг гэж үзэхээс одоо өөр аргагүй. Монгол судлал дэлхийн одоо 20-30 оронд ямар ч бас хөгжсөн байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр 20 дугаар зуунд энэ монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалын нэрийн хуудас гэж би бол Эренчин гоо хэлнэ. Хамгийн бодиттой өрөнд бол 1950-аас онд олон улсын монгол эрдэмтдийн анх дахь их хурал гэж Монгол улс анхудаа зохион байгуулагдсан. За энэ бол хэдийгээр тэр үед дэлхийд дахинтай хоёр лагерт хуваагдсан ийм одоо хатуу тогтолцооны үе байсан боловч ном эрдмийн харилцаагаар тэр барууны гэж одоо капиталист гэж тодорхойлогдож байсан Америк, Англи, Франц, Герман, Япон зэрэг орны одоо тухайн үеийн монгол судлалын нэртэй эрдэмтдийг Монгол улсад уран эрүүлж олон улсын монголч эрдэмтдийн хуралд илтгэл хилцүүлэх тэр нөхцөл боломжийг нээж өгсөн. Нөгөө хүмүүс нь бас ирэх тэр зорилгыг шулуутгах өгсөн хүмүүсийн нэг бол Эренчин гоо. Эренчин гоо бол өөрөө хувь хүн бүйд өрхөөр бол монгол судлалын нэрийн хуудас болсон юм. Эренчин гоо бол олон гадаад эрдэмтэд урлаг заллага илгээж өөрөө одоо энэ хурлыг зохион байгуулахад оройлон оролцсон. Тэгээ жинхэнэ тэр үндэсний эрдэмтэн гэдэг бол ийм л хүн байсан юм а гэдэг Эренчин гоо олон зүйлээр төлөөлж чаддаг байсан. Одоо хувцсалтаараа биеийн
авч байгаа байдлаараа бүтээл төрүүлээрээ төлөөлж чаддаг хүн байж л дээ. Тэгээд хамгийн сүүлд эмчлүүлэхээр гадаад руу охин дагуулж явж байсан. Тэгэхэд онгоцонд бол хажуу суужсэн хүмүүс ерөөсөө Монгол судлаа монголчуудын тухай л магтаад ярьж явсан гэж байгаа ш. Тэгэхээр ерөөсөө л ухамсарт амьдрал нь түүн зориулагдсан тийм хүн байсан. Нас урагт нь бол Оросын хэвлэл Монголын Катюша нас урлаа гэж мэдээлэл гарч байсан гинлээ. Тэгэхээр энэ бол их том үнэлсэн хэрэг шүү дээ. За одоо Монгол судлалын тулгаан 3 чулуу гэж нэрлэдэг Бямбэ Эренчин, Шатун Лүсүн, Цэндийн Намдын Сүрэн гэдэг энэ 3 хүний өөрөг бол их байсан нь одоо энэ тухайн үеийн түүх баримтаас тодорхой харагдана. Миний ойлгож байгаагаар бол хуучин бол нэг аль нэгэн утга оронд хутга тулгаад явахаар ард хүн барааг нь харах гэж ингэж овоордог байсан гэлээ нэг. Тэр шиг хаана Эренчингоо очин тэнд л хүмүүс ерөөсөө гадаад дотоодгүй үччихдэг байсан. Гадаад очихоор Эренчингоо ингэдэг байсан. Нэг сайхан Монголд илээ өмсчдөг. Тэгээ одоо тэр Монголынхаа өв соёлыг л хадгалсан дээр хувцалтаараа жишээлбэл татаж чаддаг байсан. Монголч эрдэмтдтэйгээ уулзна. Тухайн орны эрдэмтдтэйгээ тэр хэлээр нь харилцаж чаддаг хүн байсан. Монголд төдөө гадаадд Франц хэлээр, Герман хэлээр, Орос хэлээр олон бүтээл гарсан. Тийм учраас Эренчин багшийн бүтээлийг гадаадын эрдэмтэд бол сайн мэддэг. Түүний бүтээлийг өндөр үнэлдэг. Монголчуудын зан заншил угсаацсан соёл шинжилэн өргөн мэдрэхтэй гэдгийг бол гадны эрдэмтэд өндөр үнэлдэг. Монгол эрдэмтдийн нэгтгэн зохион байгуулах, эдний хооронд үйл ажиллагаагийн хувьд бас уялдаа холбоотой явуулах энэ үйл ажиллагааг хариуцдаг олон улсын Монгол судлалын холбоо гэдэг байгууллага бол байгууллагын их суурь болж. За өнөөдөр энэ байгууллага тэр 59 оны урдаас хойш 12 удаагийн олон улсын Монгол эрдэмтдийн урлыг зохион байгуулдаг. За эх жил бол олон улсын Монгол эрдэмтдийн 13 дугаар их урлыг Монгол улсын ерөнхийлөгч хэвээр зохион байгуулахаар бид нар шийдвэрлээд ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бүхэн бол явж ахаал тэр их суурь нь хаана байна вөхөр тэр бидний одоо эрдэнэ номын өтгөс улсан буурал эрдэмтэд за түүний нэг оройд нь бол Бямбэ Эренчин гэдэг хүн л бол очоод холбогдно гэсэн. Чихнөө чимэг болсон аялгуу сайхан монгол хэл шин зоригт өвгөд дээд симэн ов их эрдэн сонсох бүр яруу баялгийг гайхан баясч сод их бэлэгт төмөн юугэн бэшрэн магтамуу би. Энэ мөрүүд үеийн үед монголчууд бидний их хэлнийхээ ариун сайхнаар бахархах оюуны гал болсоор ирсэн юм. Их хэлээ хайрлан магтсан энэ мөртүүд зүгээр нэг уран үгс бус. Монгол хүн бүрийн зүрхэнд уяатай сэтгэлд шингэсэн их хэлээ хайрлах андгай билээ. Бямбын Эренчин олон хэл мэддэг дэлхийн энтэй эрдэмтэн байсан ч зүрх сэтгэл нь гагцхүү монгол хэл өв соёлоо шүтгч олон талд судлаач хэдиж туйлын зорилго нь төрлөх их орон их хэл рүүгээ төвлөрдөг үндэстний дархлааг эрхэмлэгч байлаа. Энэ утгаараа тэрээр ирээдүй ба өнгөрснийг холбосон монгол оюуны гүүр байсан.